Сайн байцгаана үзэгчдээ. Дэлхийд дахин том хөтөлбөр энэ удаагийн дугаартаа Трамп Кимийн дээд хэмжээний уулзалтыг онцолж байна. За энэ 7 хоногийн мягмар гарагт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Умар солонгосын удирдагч Ким Жонг Унаар түүхэн дээд хэмжээний уулзалтаа амжилттай хийлээ. За ер нь бол энэ уулзалт болно гэдэг яриа эхэлснээс хойш буюу одоо өнгөрсөн 3 дугаар сараас хойш бол энэхүү одоо уулзалт болох уу үгүй юу гэдэг бол эргэлзээтэй, зарим талаараа бас нэлээд эдрээтэй төвөгтэй нөхцөл байдал үүссэн боловч за хоёр тал бол ямар ч байсан энэ хүндрэлтэй, эдрээтэй, эргэлзээтэй нөхцөл байдлыг даван гарч түүхэн уулзалтыг бол амжилттай зохион байгууллаа гэж одоо энэхүү уулзалтаа бол дүгнэлцгээж байна. За одоо Солонгосын хойгийн хямралт хамаатай улс орнуудын өмнө бол энэхүү дээд хэмжээний уулзалтын үр дүнг боддоор хэрэгжүүлэх Солонгосын хойгт их тайван байдал тогтоох үүрэг оногдож байгаа. За дээд хэмжээний уулзалтыг тойрсон энэхүү сэдвээр ярилцахаар бид Солонгос судлаач доктор Лавгаг студидтэй ураад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр дэлхийн нийт бол энэ 7 хоногт түүхэн үйл явдлын гэрч боллоо гэцгээж байна. Энэ уулзалтыг яагаад түүхэн гэж нэрлсэн гэдгээс ярилцлага эхлэе. Тийм, түүхэн уулзалт боллоо. Ерөөсөө бүхэл хэвлүүдийг тэмдэглэж байна. 1948 онд одоо ухаан бүгд найрамд гардсан Солонгос ард улс байгуулагдсан. За бүгд найрамд Солонгос улс бас 9 сарын 9-нд бүгд найрамд гардсан Солонгос ард улс, 8 сарын 15-нд бүгд найрамдах Солонгос улс. Энэ хоёр улсад зарлцсан шүү дээ, тийм ээ? Тусаад улс гээд. Тэгээд одоо 70 жил болж байна даа. Тэ 70 жил болж байна. Тэгэхээр өнгөрсөн 70 жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улс бүгд найрамд гардсан Солонгос ард улсын харилцаа бол найрсаг биш байсан. Бүр одоо бараг дайсагнсан ийм харилцаа байсан. Тэгэхээр 70 жил дайсагнсан байдалтай явж ирсэн энэ харилцааг хэвийн голдролд оруулах зорилгоор тэрийн тэргүүнүүд нь уулзлаа. Тийм учраас түүхэн гэж бодож байна. Хоёрдугаарх тодтгол бол 90 зууны уулзалт гэдэг. Барагтай уулзалтыг бол гэж хэлдэг шүү дээ. 90 зууны тэгээд түүхэн уулзалт гэж. Тэгэхээр 90 зууны гэдэг нь бол миний бодлоор бол асуудал тань байсан баг гэж бодож байна. Энэ нэрээ одоо 20 дугаар зуунд ч тийм байсан. Одоо 21 дугаар зуун гараад энэ Солонгосын хойгийн одоо байдал бол ноцтой хямралын байдалтай, түгшүүртэй, сөргөлдөөнтэй, ер нь л одоо нэлээд бужигнаатай бус нутгийн орнуудаач тэр сүүлдээ цөмийн хөтөлбөрийн асуудлаас болоод дэлхийн техник таймны асуудал ч гэсэн ямар нэгэн хэмжээгээр ноцтой нөлөөлөх тийм нөлөөгөөрөөч тэр энэ чиглэлээс нь бол одоо шинэ зуунд болсон 90 зууны өнгөрсөн зууны одоо хүйтэн дайны үеийн үлдэгдэл юм да. Тэрийг даван туулах ийм уулзалт болсон. Нороо бол 90 зууных гэж үнэлэгдээд байх шиг байна. Бусд орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол тийм тодтгол өгöd байгаа. Хоёрдугаарт ер нь бол дэлхийн хэвлэл мэдээллүүд ч тэр судлаачд ч тэр яг энэ уулзалтыг болно гэдэг төсөөлөл бол бага байсан шүү дээ. Ер нь одоо эргэлзэжсэн. Ер нь ч одоо ухааны нь хоёр одоо уулзна. Трамп бол хэлжсэн би уулзахад бэлэн байна гэж. Гэтэ энэ бол зүгээр одоо тухайн үед л хэвлэлийнхэн зориулсан үг бол гэж бодож ирсэн. Тэгэхээр ер нь уулзна гэхээсээ илүүтэй уулзахгүй байх гэд бүр зуршсан. Яалаа гэж уулздгийг гэсэн тийм бодол, хандлага үзүүлснэ гэдэг юм хувь хүмүүсийн үзүүлснэ давмгайлчихсан. Хүлээж авч чадахгүй байсан учраас ийм уулзалт болно гэж үнэхээр бодоогүй төсөөлөөгүй байсан. Тэгээд тэр хоёр талаас гаргасан шинэлэг улс төрийн эр зэрэг ч гэсэн бас энэ 90 зууны бас тэгээд түүхэн гэдэг тодтголд бас
хамаарч байна тийм ээ. За тэгэхээр Сингапурт ер нь юу болоод өнгөрч юу? Сингапурт одоо өөрийн чинь саяхан хэлдгээр дэгэнтэй догомтой байсан уулзалт бол болдгоор боллоо. Дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байлаа. Зөвхөн бүс нутаг биш, зөвхөн холбогдох орнууд биш, зөвхөн хоёр талын харилцааны асуудал биш. Үнэхээр тэр утгаараа бол их өргөн хүрээтэй одоо дэлхийн нийтийн анхаарлыг татсан яхаар тийм түүхэн 900 уулзалт болчихлоо. За болохын өмнө бол одоо янз бүрийн таамаглалууд тавьж исэн. Ямар бичиг баримт гаргах уу? Юу тохиролцох уу? Энэ ер нь одоо ухаан зөв заримдаа бол зүгээр инээмсэглээд гар барьсан уулзалт гэдэг болоод хин ямар буулт хийх бол гэж бас их анзаарч байсан. Инээмсэглсэн тийм одоо ёстын чанартай уулзалт болоод өнгөрчих биедээ гэдэг юм уу. За тэгэл янз бүрийн юм таамаглалууд болсон. Харьцангуйгаар бол хамтарсан тийм одоо тохиролцоо дээр гарын үсэг сурцгаалаа, зарлалаа. За 4 гол агуулга төр дотор нь явж байна. Нэгдүгээрт бол гэхдээ манай үзэгчид юм уу, шигчид ер нь нэг юм хэцүү ойлгох хэвээр. Одоо түрүүчээс нь манайд ч гэсэн сая одоо тэр эхний тохиролцоо бол хоёр өрний харилцааг дайсгансан гэдэг юм уу, найрцаг биш явж ирсэн хоёр өрний харилцааг хэвийн одоо болох чиглэлд одоо алхам хийлээ гэж. Шинэ харилцаа тогтооно гэсэн шүү дээ. Тэр чинь бол дипломат харилцаа тогтооно гэсэн үг биш шүү дээ. Бүгд найрамд харлсан солонгосаар тус бол ер нь 3 төрлийн одоо зүйлийг Америкаас хүсэн гэдэг штэ. Нэгдүгээрт энэ аюулгүй байдлын баталгаа. За тэгэхээр саяын зүгээр харилцааг хэвэн болгоно гэдэг чинь бол тэр дайсган 70 жил дайсгансан байдалтай явдсан тэр харилцааг л хэвэн голдролд оруулах анхны алхам гэдэг гэсэн. Хоёр дахь нь бол бүгд найрамд харлсан солонгосоор тулсан аюулгүй байдалд бол одоо Америкийн нэгдсэн улс одоо ухаан баталгаа өгөх юм гэсэн тийм асуудал болох юм гэсэн асуудал орсон. Тэрний одоо нөгөө юм альтернатив нь бол мэдээж солонгосын хогийг цөмийн зэвсэхгүй ус болох буюу бүгд найрамд гарсан солонгосоор тулс цөмийн зэвсгээс бүрмөсөн татгалзах. Солонгосын дайныг эцэслэх тухай тийм санаа авалдаан байдлаар орсон. За дөрөвдөх нь бол одоо жаахан тийм итгэлцэл бүрдүүлэх маягийн чиглэлийн тийм уур амьсгалтай юм л дөрвөн зүйл орсон. Тэгвэл ялангуяа Америкийн нэгдсэн улсын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол үндсэндээ бол одоо тохиролцоо нэлээд ерөнхий боллоо гэж. Зарчмын гол нь асуудал байна л ш зарим нь. Нэлээд чамлангуй байна л ш. Тий. Жахан одоо чамлангуй. Трамп ер нь нэг улс төр хийчихвүүдээ завсрын сонгуул угтаад гэсэн байртай байр суурь бас хэлсэн байна. Бас одоо тэр талыг одоо огт үгүйсгэж бас арга байхгүй. Юу. Гэтэ бол нэлээд ерөнхий байдлаар тохирлоо. Детальны нарийн ширийн одоо зүйлүүдээ бол энд тодтогч өгөх байсан, тодтогсонгүй гэж. Гэтэл зөв цаг хугацааны хувьд ч нэлээд аль шахагдсан баг. Тэгээд нөгөө өөрийн чинь хэлдгээр харилцан буулт хийх хэрэгтэй болдог. Ингээд одоо ямар ч байсан уулзалтаа бол хийчихлээ. Гол зүйлүүд дээр бол тохироод авъя. Дараачийн наривчсан алхмууд дээр одоо цаашдын цуврал уулзалтуудаа хийх юм болов гэсэн тийм байдалтайгаар байгуулсан болов гэж бодчих. Тэгвэл Америкийн ер нь бүх хэвлэлүүд бол жаахан үнэхээр тийм чамлангуй байдалтай байсан. Бусад орнууд одоо Буданы хятадаар тус бол үндсэндээ бол одоо солонгосын хоогийн байдлыг бол нааштайгаар шийдвэрлэх хэд эерэг нөлөө үзүүлэлтэй. Орос бол энэ бол одоо бас л бодиттой эерэг ийм үйл явдал боллоо гэсэн тийм ерөнхий дүүхэн одоо байдлаар байр суурь илэрхийлээд хөрөл цаашаа юу болох болов гэдгийг л хардсанаад байх шиг байгаа юм л да. Зүгээр хятадын хувьд бол сая энэтэй холбогдуулаад одоо ухаан Америкийн нэгдсэн улс бол цэргийн сургуультай аж одоо
зогсоох эсвэл одоо зогсоох асуудлыг судалж үзэх, эсвэл хугацааг нь сунгах, ялангуяа стратеги нөгөө зэвсэглэлийн одоо цэргийн сургуульд оруулахгүй хасах энгийн байдлаар хийх хэмтэн янз бүрийн яриануд явж байгаа зүгээр хятадын хөвдлөөс бол үзэхэд бол хятад ч нэг хос санал дэвшүүлээд байсан шүү дээ. Америк одоо Умар Солонгосын тал цэргийн сургуультай зогсоо, Умар Солонгос одоо цөмийн зэвсэг туршгаа зогсоо гэдэг ингээд хос маягаар одоо параллельны буулт хийцгээл гэсэн маягийн параллельны явах ёстой гэсэн тийм тэр хятад бол одоо бидний тавьсан одоо саналын эхний алхам одоо хэрэгжиж эхэллээ гэд бас нэлээд тийм өөдрөг өөрсдөө нэлээд ихтэй манай санал бол ер нь бүлийн зөвшөөрөгдөх тийм магадлал байж магадгүй гэсэн тиймэрхүү найдлага тавьсан байдлаар бол хэвлэлүүд нь нэлээд бичиж байна. Харин зөвөр энд нэг зүйлийг онцолж хэлэхэд бол манай одоо улс ялангуяа манай ерөнхийлөгч бол энэ дээр бол маш тодорхой мэдрэмжтэй хандсан, шуурхай хандсан. Ерөнхийлөгч бол одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчд Британид хартлан Солонгосоор тулсан тэрнүүдийн дараа хоёрт одоо баяр хүргэсэн илгээл тавьвал бусад одоо та нар ажигласан ямар ч орн бол одоохондоо бол шууд ингэ төрийн тэргуунд нь баяр хүргэжсэн илгээлт төрийн тэргүүнээс бол яваагүй баг. Энэ дээр бол маш манайх мэдрэмжтэй хандлаа гэж ингэж хэлж болох байна. Энэ уулзалт ер нь яагаад 20 дугаар зуунд болоогүй юм? Яагаад 21 дугаар зууны эхэнд болж байгаа? Гэтэл энэ уулзалтыг яг ингээ болоход тийм ээ цаг хугацааны хувьд нөхцөл байдлын хувьд үнэхээр тийм шаардлага гараад ирсэн юм уу? Улс орнуудын гадаад бодлого урагшлахад үнэхээр энэ уулзалтыг хийх тийм зайлшгүй шаардлага тулгараад 2 удирдагч ийм шийдвэр гаргачихуу яав гэдэг дээр бас ажиглагчид судалгаа дүгнэлтэд оролдуулж байна л дээ. Таахтар нэлээ нарийн гүнзгэр болсон асуулт байна л да. Яагаад өнгөрсөн 100-д үнэхээр нэрээ хийгээгүй. Одоо ингээд эргээд бодоход штэ. 20 дугаар зуунд ягаад юм уулзалт одоо Хэмэрсэн дарагч байд юм уу, Кимжингэр дарагч байд юм уу, Америкийн төрийн тэргүүнтэй ягаад хийгээгүй юм. Шууд хоёр тал юм. Ягаад 21 дугаар зуунд хийж байгаа юм. Энэ нөхцөл байдал бүрдээгүй. Ерөөс нэгдүгээрт, хоёрдугаарт би энэтэй холбогдуулаад нэг зүйл хэлмээр байна. Сая Кимжингэр дарга тэр уулзалтынхаа эхэнд Трамптай уулзахдаа нэг зүйлийг онцолж хэлсэн. Бид их төвхтэй замыг туулж ирсэн. Бид их амаргүй замыг туулж ирлээ. Төвхтэй зам туулж ирлээ. Энэ хүртэл бид өнөөдөр энд ирчлээ гэдэг. Энд ирчлээ. Гэхдээ өнгөрсөн үеийн бидний одоо хөлийг шөдөрлж тушиж байсан одоо хуучинсаг тэр хандлага үе бол одоо биднийг бол хөдлөхгүй байсан одоо хөдлөхгүй байсан тэр одоо хуучинсаг хандлагыг бол энэ удаа би даван туулж энэ хүртэл ирлээ гэж. Тэр бол зур хэвлэлүүд ажиглагчд үзэхдээ бол одоо өөрийн чинь саяын асуултанд баг хариу бол. Өнгөрсөн тэр одоо ухаан хоёр орны харилцааны ерөнхий нөхцөл байдал нь байна. Хойгийн юм уу зүүн хойд Азийн байдал нь байна. Тэгээд өнгөрсөн 100 хүйтэн зайны үе байсан. Хоёр одоо системд хуваагдсан байсан. Энэ бүх тэр зүйлүүд бол уулзах тийм нөхцлүүдийг бол бүрдүүлж өгч чадаагүй болов. Тэгээ энэ хүн бол ёстой шин зууны тэгээд шин лидерийн шин одоо сэтгэлгээ тэгээд одоо шин эрч хүчээл одоо илэрхийлээд тэгж хэлсэн бол тэр зүгээр нэг хэлж хэлэхгүй их тийм одоо бодолтой ингэж хэлсэн баг гэж бодож байгаа юм. Дараачийн нэг асуудал энэ хоёрыг яагаад одоо уулзахад хүрчих вэ? Дахиад дараагийн зуун руу чилжиж болно шүү дээ гэж. Тэгэхээр асуудал өөрөө их тулгамдсан. Одоо ерөөсөө уулзахгүй бол энэ хоёр шинээр хин нь бол протокол гэдэг юм уу
хуучин дипломатын одоо хуучин системийн дипломатын сурах хүчинд нэг захирагдахгүй бол сууд шиг байгаа. Аль хэдийн өөр бас амбицтай. Ерөөс нэг шийдвэр нэлээд шийдэмгээ. Тэгэхээр энэ хоёрын тэр шийдэмгийн байдал нэгдүгээрт уулзууллаа. Хоёрдугаарт асуудал өөрөө ерөөсө тулгамдсан. Ерөөсө хоёр талыг гэж. Яагаад гэвэл үнэхээр Америкийн хувьд бол өөрийнх нь одоо үндэсний аюулгүй байдал баг нөлөөлөх хэмжээнд цөмийн одоо бүгд найрамдах ардсан солонгосоор тусан цөмийн технологи бол нэлээд өндөр түвшинд хүрээд ирсэн. Бусад одоо ойрох дуртай асуудал байна. Шийдэгдэг нэлээд олон асуудлууд байна. Ираны асуудалтай явж байна. Гэтэл яагаад одоо солонгосын хог гэхгүй л илүү өөрийнх нь аюулгүй байдалд бол нөлөөлөх тийм хэмжээнд хүрээд ирсэн баг гэж бодож байна. Хоёр бүгд найрамдах ардсан солонгос ард улсын хувьд бол зүгээр миний энэ бол хувийн бодоос судлаач байна. Яагаад одоо саяхан бүртэл одоо өнгөрсөн 12 сард бараг л мөргөлдөөн зэвсэгт мөргөлдөөн гарах хэмжээнд хүртэл одоо хурцдж исэн хэдэн удаа туршилтууд ойрхон хийгдэж исэн маш хүчтэй газар дурах одоо туршилт хийсэн. Тэгэд гинт одоо яагаад эргэчих вэ? Тий. Одоо гинт яагаад эргэчих вэ? Энэ их олон улсыг гайхшруулсан шүү дээ. Би тэгэхээр энийг бол ёстой цэвэр улс төрийн шийдвэр гэж боддог. Улс төрийн шийдвэр. Тэр одоо бүгд турлаараа авч хэлэлцсэн. Тий. Тэгэхээр энэний цаана бол миний бодлоор бол цөмийн зэвсэгтэй өөрсдөө болчлоо гэж тооцоолсон ч байж магадгүй. Умар солонгосын хувьд бол эсрэгээр эдийн засаг. Хуучин бол параллельний явал. Цөмийн хөтөлбөр эдийн засаг хоёроо зэрэгцээ явуулна гэж хэлсэн. Дөрөвний бүгд турлаараа бол 7 дугаар бүгд турлаараа бол цөмийн зэвсгийн асуудлаар ерөөсөө ярих хавлал ганц эдийн засаг руу бүх хүчээ төвлөрүүлсэн. Тэгэхээр энэ эдийн засаг яг хуу бүр нэг 2000-аад оны үеийн нөгөө одоо хүйтэн дайны үе зогсоол зөв толгойд улс задраад одоо ингээд социалист лагер гэж байхгүй болоод ингээд одоо бүх орнууд чинь бол өөр илгээрэл хөвтцгээсэн шүү дээ эдийн засгийн хувьд. Тэр чинь нөлөөсөн байх чи одоо картын системээ хангаж чадахгүй болцсон. Тэгэл нөгөө зовлонгийн марш гэдэг чинь бол одоо нэг баггүй тооны одоо хүмүүс нь одоо сэлэнгийн байдалд ч орсон байх. Тэгэхээр тэр үед бол сөнгөн одоо цэргийн бодлогыг номер 1 гэдэг хэмжээгээр бол тэр үлсгэлэнгүй үед тавьсан. Тэгэхээр энэ дэглэм гэдэг юм одоо системээ бол авч үлдэх хэмжин одоо даргын одоо гол бодлого нь бол ерөөсөө цэрэг зэвсэгтэй л дулдагдсан байсан. Тэгэхээр одоо аав өвөө хоёрынхоо тэр бодлогоос зарим талаар бол өөр шин сонголт хийсэн байхгүй. Тэр нь бол эдийн засаг. Ерөөсөө цөмийнхаа асуудыг шийдвэрлэе гэж бодсон мэдэхгүй дотроо одоо ямар бодолтой шийдвэрт хүрсэн. Ерөөсөө л эдийн засаг. Яагаад гэвэл одоо эдийн засаг яг бүр одоо дээр үеиг тэр 2000-аад оны үеийг бодвол харьцангуй бас нэмэх одоо 1-тэй, нэмэх 3%-тай гангачтай заримдаа бол хүнд байгаа хэдий ч ерөнхийдөө эдийн засаг бол жаахан тогтвортой байдалтай. Тэгтээ нөх учиргүй өсчихөөгүй. Тэгэхээр ийм нөхцөлд бол эдийн засгийн асуудал бол зүгээр харьцангуйгаар бол дэлхийн хөгжлөөс бол нэлээд хоцорсон. Дээр нь хоригт баригдсан. Хөдлөх боломжгүй болгоцсон. Тэгэхээр энэ ч одоо эдийн засаг сайжрахгүй бол эдийн засаг гэдэг чинь бол дахиад одоо 2000-аад оны үеийн зовлонгийн марш шиг ард түмэн төсч гарах уу? Нэгдүгээр, хоёрдугаарт зах зээлийн эдийн засгийн элемент манай бүр 90-ад оны ихэнх үеийн шиг одоо үүргийн 8-аач байдаг юм уу? 480 гаруй том зах ажиллаж байгаа юм чинь. Ер нь бараг насан турсан 17 сая хүний 85% нь одоо гэр бүл байлаа гэхэд насан турсан бүх хүмүүсийн 85% нь шууд буюу дан байдлаар зах зээлийн эдийн засгийн элементтэй
холбогдсон юм чинь. Өөрөөр хэлбэл картын систем нурлаа штэ. Улсаас бүх юм картаар хуваарлаж өгдөг байсныг чадхаа болцсон юм чинь. Тэгэхээр ард түмэн өөрийнхөө одоо бор зүрхээр гэдэг юм уу? Өөрснөө одоо хөдөлмөрлөж, өөрснөө үргийн 8-нд явж, өөрснөө тэжээх болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол одоо энэ Ким Жон ун дарга бол гарч ирээд одоо ухаан 7 жилийн хугацаанд бол ерөөс хориглоогүй. Хэд задгаа тавиагүй улсаас зохицуулалтад жах яваад байсан. Тэгэхээр эн чинь баг засгийн газрын ачааллыг маш их нэмгэлж өгсөн биз дээ. Гэхдээ өөрсдийнх нь бол одоо 5 жилийн шинэ хөтөлбөр дэвшүүлсэн. Тэр үнд нь бол хүрэх яагаачгүй дид бүтц маш сул байх шиг байгаа юм. Одоо тэгэхээр хэрвээ эдийн засаг одоо дахиад хүндрэх юм бол эн чинь одоо гадна талын тэр аюул яах вэ? Хэн одоо өнөө маргаашгүй хойд солонгос руу дайрал цогцолт өгчих гээд байгаа юм. Тэр одоо гадаад аюулгүй байдал бол харин харьцангуйгаар бол яг тэр цөмөн зэвсэг хөзөр болж байсан болохоос биш одоо Америк юуг цогцох гол байгаагүй шүү дээ. Цөмөн янз бүрийн туршилт энэ хийгээг бол өмнө солонгос мэдээ. Тэр чин дотоод улс төрийн доктортой байдал чинь гадаасаа чухал юм шиг. Тийм учраас тэр эдийн засаг муудаал ирэх юм бол дотроосоо савлаж магадгүй. Тийм учраас ерөөсөө цөмөн зэвсгийг бол одоо хэрвээ өөрсдөө тооцоолоод тэр төвшөнд хүргээд орхийг гэсэн үү? Эсвэл одоо ямар ч байсан эдийн засаг номер 1 л болсон. Америкийн хувьд бол одоо тэр умар солонгосын цөмөн зэвсэг номер 1 болсон бол нэг нь одоо ухаан цөмөн зэвсгийн аюулч байдаг юм уу? Америкийн хувьд номер 1 нөгөө Удаанд гардсан солонгосоор булсад эдийн засаг гэдэг энэ хоёр ашиг сонирхлын нийлбэрл уулзалтанд хүргэсэн баг гэж. Одоо баг тэр энэ бол ер нь нэлээд олон судлаачдтай гэж байгаа. Түүнээс ард түмэнд өлссөн ард түмэнд дотроосоо янз бүрийн асуудал гарах юм бол тэр ард түмэнд цөмийн зэвсэг байна уу байхгүй юу? Хамаа байхгүй шүү дээ. Тэгэхээр дотоод улс төрийн аюул одоо тогтвортой байдал хангана гэдэг чинь бол системийг одоо тогтвортой байлгахад маш суур асуудал байхгүй тийм. Одоо ер нь саяны энэ уулзалт дэд хэмжээний уулзалтын үр дүнд Америкийн нэгдсэн улс бүгд найрамд гарчилсан Солонгос ард улс хоёр ямар үүрэг хүлээж ийн гэж бид одоо ойлгох уу? Бүгд найрамд гарчилсан Солонгос ард улс за цөмөн хөтөлбөрөөс л бүр мөсөн л эгнэгтэл татгалзах. Тэрийг нэг шалгах, хянах одоо бүх тө болцоог нь мэдээл бүх болцоог нь хангаж өгöl эгнэг татгалзах. Тэгэд одоо болж игэл бол одоо тэр нөгөө цөмийнхэн цэник туршин өмшөөнтрийг бол нутаг дэвсгэрээс нь гаргана гэж байгаа шүү дээ. Америктэй. Энийг л Америк хүссэн хүлээж байгаа, дэлхийд тэгж хүссэн хүлээж байгаа. Тэгээд Америкаас бүгд найрамд гардсан Солонгос ард улсын хүссэн хүлээж байгаа зүйл нь түрүүн миний хэлсэн аюулгүй байдлыг нь хангах, баталгаа гаргаж өгөх. Тэгэхээр энэ хоёр дээр л гол төвлөрч ярьсан ерөөсөө л одоо гол хоёр асуудал энэ зарчмын хувьд шүү дээ одоо ерөөсөө гол одоо хингинээс өссөн үдээгээд байгаа зүйл нь энэ хоёр л асуудал л да. Тэгэхээр энэ дээрээ бол саяын ерөнхий тохиролцоон дотор бол ийм санаа бол орсон. За сая Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дараа бас Хятад улсад Өмнөд Солонгост очиод Япон өмнөдийн гадаад харилцааны сайттай 3 талт уулзалт хийчлээ. Хятадд очиод Хятадын даргатай гадаад харилцааны сайттай уулзаад дэд хэмжээний уулзалтын үр дүнг бас тайлагнаад байр сууриа ярилцчих шиг боллоо. Эндээс одоо хамгийн анхаарал татж байгаа асуудал нь юу вэ? Тэгэхээр зүгээр энийг хэлэхийн өмнө энэ харилцан мэдээлэл солилцдог юу их тийм эерэг зүйл л дээ. Хоёр талын харилцаанд ч тэр бүс нутгийн хавьд ч тэр итгэлцтэй хувьд ч тэр жишээлбэл одоо сая ер нь энэ он гараад шүү дээ. 6 сарын өмнө бол дэлхийн нийтээр ийм таамаглал хийгээгүй байсан юм чинь он гараад бол процесс маш хурдан өрсөн байхгүй юу? Бүр судлаач юм уу одоо тоомч та бүхний ч юм уу тэгэх байх гэж таамаглалд төсөөлөхөөс баг илүүтэй процесс нь төрүүлээд явчихсан байхгүй баг хөдлөгдсөн байхгүй. Тэгэхээр тэр дотор одоо маш нэгдүгээр хурдтай хоёрдугаарт энийг тооцсон бүх орнуудыг хамраад уулзтууд тэгтээ бүр дээд төвшөнд шүү маш олон удаа жишээлбэл
Солонгосын хоёр талд би хэлдэг шүү дээ одоо ухаан 48 оноос хойш 52 жилийн дараа Солонгосын хоёр талын төрийн тэргүүнүүд 2000 онд Ким Дэжунгой Ким Жин Ир дараа хоёр уулзсан. 7 жилийн дараа Номын ерөнхийлөгч Ким Жин Ир дараа хоёр уулзсан. Тэгтэл одоо сая чи юу 4 сарын 27-нд уулзсан. Тэр чухал одоо нөгөө дайныг зогсоох Солонгосын дайныг одоо ухаан эрсэл зогсоох гол юугаа зарлсан Парламентын тунхаглал. Тэгэл 5 сарын 26-нд эргээд дахиад уулзсан. Тэгээ сая хэлсэн шүү дээ. Зүгээр ерөөсө бараг протоколгүй шахуу болж байгаа юм биш үү чинь одоо ерөөсө нөгөө л одоо хүн сурталтай нөгөө л эренб дараалал тэр одоо манай зочилсны дараа манайх тэгж зочлох ёстой ч гэдэг юм уу би одоо хэлээд нь шүү дээ. Олон улсын харилцааны юмуд дипломат хуучин сургалтчгийг энд шин бараг бүлэг оруулчихмаар ядаж үлгэр жишээ болох лавл энэ нэг тийм шин зүйл орно л доо. Чи ерөөсө бүр яах юм зургуу хятад руу хоёр дахиад явлаа. Хизээ хуучин одоо бүгдээнд гарсан Солонгосоор тулсын төрийн тэргүүн одоо 2 сард 3 сарын 20 гэдэнд явсан. Сая 5 сарын 20 гэдэнд Дайлан руу дахиад явсан. Тэгээд хэдээ хятадын одоо онгоцыг хөлөглөөд одоо ухаан гадны уулзалтанд одоо явж ийлээ юм чинь. Бас энэ их шинэлэг үйл явдал байсан. Шинэлэг үйл явдал. За тэгэл үгүй Америкийн ерөнхийлөгч одоо Ким Жин Ун дараа захаа бичээ үстэй. Уулзалтыг зогсооё гэд одоо хаяглаад тэгтэн хариуд нь одоо нөгөө хоёр дахь хүнээ нааш нь явуулаад Трамптай уулзаа үст. Бас илгээл тавьчраа үст. Тэр хоёр ч хизээ шууд нэрээ тавьсан албан тушаалаа тавьсан тим илгээл тавьчихсан юм байгаагүй. Тэгэд энийг тоорсон маш их хурдтай үйл явцсан. Одоо өрөөсөн холбогдогч бүх талууд бараг хамрагдсан. Ерөөсөө байгаагаараа яаж юм шүү хаттууд бол 2 удаа онгоцоо гаргаад өглөө юу ганцхан сонирхолтой яг уулзалтын үед Трамп ерөнхийлөгч миний машинд дээр сууж үзэхгүйгээд Ким Жин Ир дараа юу Ким Жин Ун дараа бол энийгээд зүгээргээд өнгөрлөө гэдэг шиг нэг тийм сонин маш их хурдтай ийм үйл явцууд болоод байна. Помпеигийн хувьд дэнний үргэлжил байхгүй юу? Энд чинь одоо хятад бол Солонгосын хоогийн асуудал бол одоо яхахгүй одоо гүнзгий холбогдох орн мөн үү? Хичнээн одоо зэрэг эрсдэнд амар үдлээ. Тэгээд Солонгосын дайны төр гал фронтын гал зогсоох одоо гал түр зогсоох юунд гарын үсэг хятад зурсан. Тэгэхээр чин тэрийг баталгаажуулсан олон улсын ингийн одоо гэр хэлцээ дахиж байгуулах юм бол үнэхээр баталгаажуулах юм бол хятад оролцохоос өөр арга байхгүй. Тэгэхээр одоо хоёрдугаар тийм цөмийн зэвсгийг одоо бүгд дахь Солонгосоор дулсан энэ цөмийн хөтөлбөрийн зогсоох чиглэлээр бол Америк хятад хоёр бол үндсэндээ яг зарчмын хувьд нэг байр суурь дээр зогсож чадсан шүү дээ. Тэгэхээр чинь одоо ашиг сонирхол зүгээр стратегийн хувьд бол одоо өөр ашиг сонирхол байвч нэг юмн дээр бол нийлж байгаа байхгүй. Тэгэхээр тийм нөхцөлд нэлээд ихтгэлцлийн төвшөнтэй байгаа үстэй. Тэр чинь одоо тэрийн нарийн бичгийн дарга яралт очиж мэдээлж ийм үр дүнтэй боллоо гэдэг юм уу. Хэрвээ энэ одоо ухаан одоо эсрэгээр хятад бүгдээр гарцсан Солонгосоор дулсын хооронд дайсагсан харилцаатай байжгаад иймэрхүү процесс юусан бол мөн хятадын одоо гадаад тэргийн сайд Америкийн одоо ерөнхийлөгчд очиж мэдээлнэ. Одоо өмнө Солонгос руу бас очсон. Мөн жин ерөнхийлөгчтэй уулзлаа. Японы гадаад тэргийн сайдын оролцсон 3 талд одоо уулзалтаа зохион байгууллаа. За харин тэн дээр өөрийн ч асуусан 2 зүйл тодорсон. Нэгдүгээр бүгдээр гарцсан Солонгос сард улс цөмийн хөтөлбөрөө одоо бүрмөссөн энэ цөмийн зэвсгээс бүрмөссөн татгалзах хүртэл тэр цөмийн зэвсгийн эсрэг тавьсан хоргийг бол яаран зурчлахгүй. Хоёрдугаарт бол хугацааны хувьд бол энэ бүх процесс бол 2.5 2 жил хагасын дотор бол одоо энийг дуусгахаар төлөвлөж байна гэсэн ийм 2 зүйл тодтогсон. Нэмж одоо дээд хэмжээний уулзалтаас хоош шин бий болсон 2 зүйлүүд нэлээд тодорчлоо.
Түүхэн сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлсэн зочиндоо маш их баярлалаа. За баярлалаа. Дэлхийд дахин тойм хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Биднийг сонгож үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа.